Улс орон парламент 2022 хөтөлбөрийн оролцогчид хөтөлбөрөөр дамжуулан нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой үйлчлэлийн зорилгоодын талаар байгаль дээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэгийг хуримтлуулж байгаа юм а. Энэ хүрээнд улс орон парламент 2022 хөтөлбөрийн оролцогчид дулааны 4-р цахилгаан станц болон эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцсан юм а. Дулааны 4-р цахилгаан станц төвийн эрчим хүчний системийн 65%, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 55%-ийг хангахаас гадна үйлдвэрүүдэд технологийн уурыг нийлүүлдэг. За ингээд 100-нд бол түлшийг шатаа маах нүүрсээр ажилтдаг 100. Нүүрс шатаагаад нүүрсээр нь усыг уур болгоод за үүссэн уураараа энэ турбин гэж төхөөрөмж байгаа. Турбины голыг эргүүлээд түүнтэй нэг гол дээр суусан генератор гэж цахилгаан үүсгүүрийн голыг эргүүлснээр одоо энэ цахилгаан эрчим хүч үүсэж байгаа. Бидний хэрэгэлдэг. Одоо та бүхэн харах юм бол би дөнгөж сая турбины цехээс бид бүхэн гарч ирлээ. Цахилгааны цэхэр за ингээд цахилгаан шүлжээ яг яаж явагддаг талаар за мөн дээрээс нь маш сонирхолтой олон мэдээллүүдийг авлаа. За тэгээд хамгийн чухал нь гэх юм бол энэ өсвөрийн ингээд өсвөр үе залуучуудын нөлөөгөөр тэгээд яаж эрчим хүчийг хэмжиж болох юм бэ гэдэг талаарх мэдлэгийг тодорхойч гэсэн хэмжээний мэдлэгийг бид яг энэ дөнгөж сая газар дээрээс нь мэдээллүүдийг аваад явлаа. Энэ бол манайх бол эрчим хүчийг бол тасралтгүй үйлдвэрлэдэг газар. За тэгэхээр хүүхдүүд маань өнөөдөр хурж ирж үйлдвэртэйгээ танилцлаа. Үйлдвэр дээр ямар байдгийг, эрчим хүч хэрхэн яаж боловсрдог, яаж хүнд хүрдэг одоо энэ бүгдийг бол харж танилцлаа. Тэгэхээр энэ бүгд маань одоо мэдээж одоо манай Монгол улсын хэмжээнд бол эрчим хүчний одоо эрэлт бол жилээс жилд нэмэгдэж байгаа. За үнийг одоо хангах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэл бол манад бол дутмаг байгаа. За тийм учраас бид нар бол одоо энэ эрчим хүчний хэрэглээг одоо хэмнэлтийн бодлогоор хангах чиглэлээр бол салбарын хэмжээнд бол одоо бодлого гарч ажиллаж байгаа. Одоо цог цахилгаан хэрэгэлдэггүй айл өрөх гэж байхгүй. Айл өрөх болгонд л одоо цог цахилгаан хэрэгжилж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар бол мэдээж хүн болгоныг энэ дотор оролцуулаад танилцуулаад энэ үйлдвэрлэлтэд танилцуулах боломж бол хараахан байхгүй. Тийм учраас одоо энэ шилдэг хүүхдүүдээс бүрдсэн энэ хөтөлбөрөөр дамжуулж одоо энэ нөлөөлөл эрчим хүчийг яагаад хэмнэх одоо болсон юм тийм ээ. Одоо нөхцөл шаардлага нь юу юм гэдгийг энэ хүүхдүүдээр дамжуулж ингэж одоо цаашдаа түгээж байгаа нь бол цаашаалтаа санагдаж байна. За бид өсвөрийн парламентын хамт олон эрчим хүч зохицуулах хороонд үйлчлэж байна. Эрчим хүч гэдэг зүйл маань өөрөө сэргээлт болон сэргээлт хүч ашигладаг. За яг бидний бидний одоо яг ашиглаж байгаа баанаас харж байгаа улаан болон цахилгаан эрчим хүч маань сэргээлт боломжгүй. Харин бас нөөцөж болохгүй. Одоо энийг ашиглаж байгаа дараа нь одоо ингэ нөөцчөөд дараа нь ашиглах гэсэн юм байхгүй. Эрчим хүчийг хэрхэн хэмнэх вэ? Ашиглахгүй хэрэглэхгүй байгаа үед цахилгаан хэрэгслээ унтрааж хэвших. Хоёрдугаар Аз иргэдийн шошготой бүтээгдэхүүнийг аль болох сонгох. Цахилгаан хэрэгсэл бүр өөрийн гэсэн эрчим хүчний зарцуулалттай байдаг учраас та цахилгаан хэрэгсэл худалдан авах гэж байгаа бол эрчим хүчний хэрэглээний шошгыг харж эрчим хүчинд хэмнэлттэй тоног төхөөрөмж сонгох. Эрчим хүчийг ухаалаг зохистой хэрэглэх нь өөрөх гэр албан байгууллагын зардаг төсвөө хэмнэж байгаа бөгөөд цаашлаад улс орон дэлхийн дахны эдийн засаг байгаль экологид үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм а. Одоо бидний зүгээр ингээд ихтэй очоод ингээд нэг товчлоор дараа хасаадаг эрчим хүч нэг пар ирээл одоо халтдаг тэр дулаан яаж ингээд үйлчлүүлэх гэдгийг ямар их хүч хөдөлмөр ямар их олон дамжуудыг дамжиж ирсгийг ингээд харсан болохоор би маань ингээд бас улам хайрлах тэр хэмнэх бусдад гэсэндээ уйлж манлайлах зүйлийг бас үнээр эрчим хүчийг яг хэрэглэдэг оргил цаг үе гэж байдаг байна. Яг тэр оргил цаг үед нь болохоор маш их ачаалттай байдаг учраас тэр ачааллаас нь болоод ерөнхийдөө Орос улсаас маш их хэмжээний тэр том эрчим хүчээр авдаг байна. Тийм учраас ерөнхийдөө оргил цагийн үеэр гэхээсээ илүүтэйгээр яг ингээд оргил цаг биш яг 9 цагаас хоошоогоо цаг үеүүдэд хэрвээ боломж олох юм бол тоогоо ашиглаж агаарэ гэж хэлмээр байна. Эрчим хүчний хараан дээр ирснээр бид нэр яг яаж дулааны хэмнэхээр юм шиг байна. Эрчим хүчний хараа гэж яг хэлдэг юм. Эсвэл яг бодит башгүй тийм. Энэ удаагийн танилцах аяллаар дулаан болон цахилгааныг хэрхэн үйлдвэрлэдэг, эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин, эрчим хүчний тарифыг хэрхэн тооцдог талаар, эрчим хүчний үнц нь, эрчим хүчийг хэрхэн хэмнэж үр ашигтай хэрэглэх талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо.